Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр бид дэгээ зүүнний сүлжмэлийн талаар үзэх болно. Дэгээ зүүнний сүлжмэл нь гар урлын нэгэн төрөл бөгөөд энэ аргаар бид төрөл бүрийн хувцас эдлэл, гэр ахуйн өргөн хэрлээний эд зүйлсүүд, бэлэг дурсгалын зүйлс, хөөрхөн тоглоомууд гэх мэтчлэн маш гоё хэлбэр хийцтэй, дизайн сайтай олон сайхан бүтээлүүдийг бид хийдэг. Эдгээр бүтээлүүдийг хийх аргыг тухайлбал дэгээ зүүнний сүлжмэлээр хэрхэн сүлждэг, ямар гогцооны төрлүүд байдаг, эдгээрийг схем тэмдэглэгээр хэрхэн яаж тэмдэглэх талаар багш нь өнөөдөр хичээлээр та бүхэндээ заах болно. Бидэнд дизайн технологи 7 гэсэн энэ сурах бичиг байгаа. Энэ сурах бичгийн 58-аас 68 дахь хуудсан дээр дэгээ зүүнний сүлжмэлийн талаар байгаа шүү хүүхдүүдээ. За мөн бид нэр дэгээ зүгээр сүлжих дадлага хийх учраас биднэрт дэгээ зүүнний сүлжмэлийн багаж хэрэгсэл хэрэгтэй болно. Дэгээ зүү, хайч, хэмжих тууцан метр, холбож оёх тэвэн, за тэгээд төрөл бүрийн сүлжмэлийн утаснууд бол бидэнд хэрэг болно. За дэгээ зүгээр сүлжихэд эдлээсээ шалтгаалаад хоёр янзын аргаар бол сүлжигддэг. Нэг нь болохоор шулууны арга, тойргийн аргаар гэдэг. За шулууны арга нь бол гурвалжин, дөрвөлжин тийм шулуун талуудтай хавтгай хэлбэртэй зүйлийг бол сүлждэг бол тойргийн аргаар бөмбөрцөг, цэлгийн дээр дугуй хэлбэртэй зүйлсийг сүлждэг байх нэ. За багш жишээ олгоод та нарт харуулъя. За энэ усны сав байна. Усны савны гадуур нь сүлжээд ингээд усны савнд бол гэр хийцэн байна. Хамгаалах зорилттой. За энэ хүүхдийн оймс байна. Оймс болохоор юм цилиндр хэлбэртэй тойргийн аргаар бол сүлжигдсэн эдлэл байна. За шулууны аргаар гэхэд жишээ болоход багш нь та нарт харуулъя. Энэ ингээд ханаас үлгөөд жижиг сажиг эд зүйлсээ ингээд хийчдэг ийм зүйл байна. Шулууны аргаар бол сүлжигдсэн эдлэл гэсэн үг. За мөн шулууны аргаар жишээ харуулхад энэ хүүхдийн ноос майкийг энэ доод хэсэгт нь ингээд дэгээ зүүнний аргаар сүлжээд чимэглээд өгсөн баг та бүхэн харж байгаа. За гялгар утны хэрэгцээг басаад авах үед бол сүлжмэлийн утсыг ашиглаад дэгээ зүгээрээ бас ийм торон уутыг бол сүлжээд хэрэглэж хичээлийнхаа хэрэглүүдийг хийгээд бол ингэж хэрэглэж болох юм байна. За сүлжмэлийн гогцооны төрлүүд маань сурагчгийн 61-ээс 63 дахь хэсэг дээр тодорхой байгаа шүү хүүхдүүдээ. За дэгээ зүүнний сүлжмэлийн гогцооны төрлүүд нэгдүгээрт нь анхны гогцоо, хоёрдугаарт нь хонин холбоо, гуравдугаарт нь давхарлах игнэ, дөрөвдүгээрт нь зүг нэг оросон багна. Энэ дөрвөн сүлжмэлийн төрлүүдийг өнөөдөр та бүхэндээ багш нь зааж өгүүлнэ. За утас зүгээ бэлдээд багшийнхаа зааврын дагуу сүлжээд яваарай хүүхдүүдээ. За сүлжихдээ за уцаа нэг гартаа бариад нөгөө гартаа зүгээ барина. За тэгээд утасныхаа үзүүр хэсэг эдийн анзааны үлдээгээд өөр дэвтийхнэр барина шүү хүүхдүүдээ. Зүүнийхээ үзүүрийг өөр луваа чиглүүлээд бариулаас нь барина. За гогцоо сүлжиж эхэлцгээе хүүхдүүдээ. За зүгээр уцаа дээдэж аваад гогцоо үүсгээд энэ гогцоон дундуураа уцаа татаж гаргана. За анхны гогцоо бид ингээд авчлаа. Энээсээ цааш нь үргэлжлүүлээд энэ гогцоон дундуураа уцаа зүгээр ингээд татаад гаргаад байх юм шүү хүүхдүүдээ. За энэ үйлдэлүүдийг ингээд давтаад сүлжээд агараа. За зүгээрээ уцаа дээдэж авахдаа уцсныхаа наадлаар нь зүгээ гаргалаа, дээдэж авлаа, гогцоон дундуураа гаргалаа. За ингээд нэг гогцоо үүснэ. За тэгээ буцаж хөвөөд ингээд шалгахад бол жигдхэн ингээд ямар ч тэглэх зүйлгээр хөвгдөж эвэлчи сүлжмлээ зүв сүлжсэн гэсэн үг шүү. За энэ нэг гогцоо гэж тоолно. 2 3 4 5 6 7 8 9 гогцоо авчи. 9 гогцоо авчи. За энийг болохоор энэ саяхан анхны гогцооноос үргэлжлүүлээд авсан сүлжсэн гогцоо болохоор хонин холбоо гогцоо гэж нэрлэж байгаа юм. За эндээсээ үргэлжлүүлээд одоо бид нэр дараачийн игнээр оръё. Дараачийн игнээс сүлжихэд давхарлах игнийг сүлжнэ. Давхарлагны игнээ нэмэхэд бол нэг хонин холбоог бол сул авч өгнө. За тэгээд тэр сул авч өгсөн гогцоогоо алгасаад дараачийн гогцооноос нь
гэж сүлжээд явъя. За энийг болохоор давхарлах инээ үүсэж гин гэсэн үг. За тэгээд цааш нь үргэлжлүүлээд гогцоо бүрээсээ гэж сүлжээд явчихна. Өмнө сүлжигдсэн хонин холбооны гогцоо бүрээсээ сүлжээд явчих. За ингэж сүлжээд сурахад бол барил бол маш чухал байдаг. За ингээд бүх гогцооноос бол аваад сүлжчихлээ. Сүлжээд дуусчлаа. Зүг нэг оруулсан багнаар хэрхэн сүлжихээ багш нь зааж өгье. За зүг нэг оруулсан багн маань багны эхлүүлэхдээ бид 2 хонин холбоо сүлжиж өгнө. За тэгээд зүгээ орохдоо та нар сайн анхаарч байгаарай. Зүгээ утасныхаа наадлаар нь гаргаад ороолоо. Гогцоо бүрээсээ ингээд аваад явчихна. Ингээд татлаа 3 ширхэг гогцоо үүснэ. Сүлжээсээр бол эхний 2 гогцоог нь мулталж аваад дараачих нь ингээд 2 болгоод зүг нэг оросон баг маань ингээд сүлжигдэж байна. За багш нь давтан харуулъя. За 3 болголоо. Уцаа татаж авахдаа эхний 2-ыг авна. За дараа нь дахиад сүлжээсгэнэ. За энэ үйлдэлийг болохоор зүг нэг оросон багнаар сүлж гинэ гэж нэрлэж байгаа юм. За тэгээ зөвөр сүлжихдээ бид бас аюулгүй ажиллагааны дүрмийг бас баримтлаад явах хэрэгтэй байгаа. Магадгүй чиний хажууд бага насны дүү чинь байгаа бол энэ багаж хэрэгслүүд сүлжмлийн багаж хэрэгслүүдээ ил орхихгүй зориултын савнд хийж хадгалж байх жишээтэйгэр. Тэр сая анхны гогцоо, хонин холбоо, давхарлах инээ зүг нэг оруулсан баг нь эдгээр гогцооны төрлүүдийг бол сүлжээд үзчихлээ. За одоо бид нэр схем тэмдэглэгээр хэрхэн тэмдэглэдэг эдгээр гогцооны төрлүүдээ хэрхэн тэмдэглэдэг болохыг багш нь харуулъя. За анхны гогцоог болохоор бөөрийнхий эсвэл цэгийн хэлбэрээр бол тэмдэглэдэг юм байна. За хонин холбоог бөөрийнхий мөн цэгийн хэлбэрээр бол тэмдэглэдэг юм байна. Энэ хоёр болохоор ер нь бол хонин холбоо анхны гогцоо хоёр маань бол нэг л сүлжээс байдаг. За давхарлах энийг хэрэгсэлж эсвэл нэмэх тэмдгээр тэмдэглэдэг. За зүг нэг оруулсан баг нь бол босоо шулуун нь урт, хөндлөн шулуун нь богино зураасаар тэмдэглэдэг байна. За саяын багш нь сүлжээж та бүхэнд харуулсан сүлжээсээ одоо схем тэмдэглэгийн дээр хуургаад харуулъя багш нь. За бид эхлээд анхны гогцоо сүлжсэн, тэрнээсээ үргэлжлүүлээд 8 ширхэг хонин холбоо сүлжсэн. За баг нь үсэхийн тулд, игний үсэхийн тулд нэг хонин холбоо захт нь авч өгсөн. За одоо нэгдүгээр игнээ ийшээ одоо энэ чиглэлээр сүлжигдэн шүү гэж сумаар бол зааж өгсөн байна. Зүг нэг оруулсан багнаар сүлжихдээ бид нар эхлэхдээ 2 ширхэг хонин холбоо бол авч ирсэн. Тэрийг бол ингэж схемээр тэмдэглэдэг. За тэгээд цааш нь үргэлжлүүлээд схем тэмдэглэгээ маань ингэж тэмдэглэгдэх нэ. Ер нь бол схем тэмдэглэгийн дээр хаанаас эхэлж аль хэсэгт нь дуусах вэ гэдгийг бол олж унших нь бол их чухал байдаг. За гурвалжин хэлбэртэй схем тэмдэглэгийн дээр харъя. За 1 2 3 гэдээ дугаарлсан байна. Энэ болохоор юу вэ гэхээр игнийг тэмдэглэсэн тоогоор тэмдэглэж өгдөг. За нэгдүгээр игний бол гурвалжингийн суур хэсгийн голоос эхэлж гин гэдгийг бол энд харуулсан байна. Тойрог хэлбэрээр сүлжихэд бол бид ихэвчлэн тойргийн төвөөс эхэлж, эдлийн төвөөс эхэлж бол сүлждэг. За эхлээд энэ дөрвийн тоо гэсэн байна тий. Тойргоор бид нар юуг тэмдэглэдэг вүлээ? Хонин холбоо сүлжээсийг. Тэгэхээр 4 ширхэг хонин холбоог эхлээд сүлжнэ гэж заасан байна. За тэгээд нэгдүгээр 1 2 3 гэсэн дугаарлсан байна. Энэ болохоор юу гэхээр нэгдүгээр игнээ 2 дугаар игнийг бол зааж өгсөн байна. За сурах хүчгийн 67 68 дахь хуудсан дээр шар шуу сүлжих аргын талаар бол харуулсан байгаа. За шар шууны бие маань тойрог хэлбэрээр сүлжигдсэн
байгаа. За тэгээд тойрог хаанаас нь яаж эхэлж хаана яаж хэрхэн дуусгахыг бол багш нь энэ дээр шаршууны жишээн дээр бол тайлбарлаад өгье. За нэгдүгээр инээ 4 ширхэг хонин холбоо авна. За тэрийг схем тэмдэглэгэн дээр ингэж тэмдэглэнэ. За хоёрдугаар инээ 12 ширхэг нэг оролттой багныг сүлжинэ. Энэ 4 ширхэг сүлжсэн хонин холбооноосоо сүлжээд явчихна гэсэн үг. За нэг оролттой багны эхлүүлэхдээ бид нэр 2 ширхэг хонин холбоо эхлүүл сүлждэг байгаа. За тэгээд үргэлжлүүлээд 11 ширхэг нэг оролттой багнаа сүлжиж. Ингээд хоёрдугаар инээ бол дуусна гэсэн үг. За эхлээд бид нэр 2 хонин холбоо үүсгэж эхний гогцоо үүсгэсэн. Тэрийгээ сүүлийн 12 дахь гогцоотой бол холбот заавал хийж өгнө шүү. За 3 дахь игнэрөө ороход 12 ширхэг нэг оролттой багнаасаа 24 ширхэг оролттой багна ингээд сүлжээд гих мэтчлэн тойрог маань гадагшлах тусмаа гогцоо нь нэмэгдээд ингээд яваад байна. Гэдгийг бол схем тэмдэглэгэнд ингээд хараад уншаад ойлгох нь бол чухал байгаа хүмүүстээ. За дөрөвдүгээр инээ 36 ширхэг нэг оролттой багна авна. Инхэд бол нэг гогцоог алгасаад нэг гогцооноос 3 ширхэг нэг оролттой гогцоо авна гэдэг ингээд зураглалаар харуулсан байна. За 5 дугаар инээ. Энэ бол сурах бичгийн дээр чинь бол тодорхой заагаад өгсөн юм багш нь та нарт хаанаас нь эхлээд хаана дуусгахыг бол ингээд харуулах үднээс энэ зураглалыг бол харуулж байгаамаа хүмүүстээ. За 6 дахь инээ, 7 дахь инээ ингээд сүлжээд шаршууны маань их биеийн ингээд сүлжигдэж дуусах юм байна. За нүдийг бол мөн тойргийн аргаар зөвхөн 2 игнээ яваад ингээд дуусчихна. За өнөөдрийн хичээлээр бид дэгээ зүйний сүлжмэлээр шулуун болон тойргийн аргаар хэрхэн сүлжигддэг болохыг, гогцооны ямар төлөвлөд байдаг, тэдгээрийг схем тэмдэглэгийн дээр хэрхэн тэмдэглэж, хэрхэн хэрэгэлдэг болохыг бид үзлээ. За гэр бүлийн гишүүдтэйгээ хамтраад өнөөдрийн үтсэн дадлага ажлаар хийсэн зүйлээ баттгаарай хүмүүстээ. Хамгийн гол нь сайхан бүтээл хийхэд хичээл зүтгэл, нямдаа ажиллагаа их хөлбөмбөр шаарддаг юм шүү хүмүүстээ. За ингээд та бүхнийхээ бүтээх үйлсэд амжилт хүсье.